өчигдөр Дорногов аймгийн Замын үд суманд одоо галт тэргэнд коронавирусын халдвартай байж болзошгүй гэсэн одоо үндслээр 106 иргэнийг яг одоогийн байдлаар галт тэргэнд тусгаарлаад байгаа. Энэ талаарх тодорхой мэдээлэл авахар бид Дорногов аймгийн онцгой байдлын газрын даргатай ярилцах гэж байна. Нөхцөл байдлын талаар та яг одоо тодорхой мэдээлэл өгч тийм ээ. Яг одоо тэнд хичнээн хүмүүс бас ажиллаж байгаа. За тэгэхээр өчигдөр Улаанбаатар хотын чиглэлийн төмөр замын вагоноор одоо коронавирусын шин тэмдэгтэй хүн одоо ирсэн гэсэн мэдээллийн дагуу за хэлийн мэргэжлийн хяналтаас газар дээр нь одоо үйл ажиллагаа явуулж байгаад нэг хүн 37.4 хэмжээний халуунтайгаар байсан. За тэгээ тэр хүнийг бол тухайн үед тусгаарлалтанд аваад за холбогдох мэргэжлийн чиглэлийн дагуу одоо вагонд байсан нийт одоо 106 иргэнийг төмөр замын галт тэрэгтэй цуг замын үд сумаас нэг 4 км-ийн зайтай газар тусгаарлалтанд авч байж байгаа. За энэ дээр одоо сумын онцгой хүмүүс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд нь ажиллаж байгаа. Хэдийн хэрэг хугацаанд одоо тусгаарлалтанд авах вэ? За өчигдөр орой 23 цагийн байдлаар нөгөө шин тэмдэглэл ирсэн хүний сорцыг аваад Улаанбаатар руу явуулсан. За өнөөдөр одоо 8 цагт хөрс өдөр очсон гэж ойлгосон. Тэгэхээр одоо шилжгээний 20 өнөөдөр багтаа гарчих юм бол өнөөдөр хэлэх бах. За багдгүй одоо маргааш гарах бас үгүйсэхгүй. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдол яг энэ тохиолдол ажиллах одоо нөөц сэргэлийн хувьд одоо яг өнөөдрийн байдлаар ямар байгаа? За одоогийн байдлаар аймгийн засаг даргаас шийдсэн 50 гаруй сая төгрөгөөр одоо мэргэжлийн байгууллагууд бол эмнэлгийн байгууллагуудыг бол тоноглох за мөн одоо хамгаалах хэрэгслээр хангасан байж байгаа. За өнөөдрийн мэдээлэлээр бол одоо бид нар 4 хоногийн хэмжээнд одоо бомбын одоо мэргэжлийн ангууд ажиллах болцоотой байж байгаа. Цаашдаа бол одоо улсын хэмжээнд хангахгүй бол нөхцөл байдал хүндэрнэ. За одоо 15 цагаас аймгийн онцгой комиссийн хуралдахаар болж байна. За энэ дээр бас хөрөнгө мөнгөний асуудлууд их яригдах байна. За баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ өнөөдөр өглөө мөн одоо Дорногов аймгийн Замын үд сумын эмнэлэгт өөрөө халуурсан байдалтайгаар очсон нэг иргэн бас одоо байгаа талаар бол холбогдох экссурвалжууд бол мэдээлж байгаа. За энэ талаарх мэдээллийг бид цаг тухай бүртэн үзэгч та бүхэнд хүргэж явна.